Монгол Улсын их хурлын даргын их болд Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Оошима, зөвлөхүүдийн танхимын дарга Дата нартай уулзлаа. Уулзалтуудаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа. За улсын их хурлын даргын их болд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтынхаа эхэнд ноён Оошимагийн урилгаар албан ёсны айлчлал хийж буйдаа талархал илэрхийлээд манай улсын 3 дахь хөрш Япон улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны төвшинг улам гүнзгийрүүлэн бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрбээр айлчлал Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн он хүрээнд болж буй онцлог юм. Анх дипломат харилцаа тогтоож байсан үеийнхтэй харьцуулах юм бол хамтын ажиллагаа богино хугацаанд маш хурдцтай хөгжиж байгаа сэтгэл хангалуун байдаг. Хоёр орны хооронд эхлээд иж бүрэн түншлэлээ. 1996 оноос стратегийн түншлэлийн гэх мэтээр харилцааны түвшин байнга урагшлан дэвшиж ирлээ. За Монгол улс дахь ардчилсан шинэтгэл өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, зах зээлийн харилцаанд шилжих зорилтыг хэрэгжүүлэхэд ямагт туслан дэмжиж ирсэн та бүхэнд Монголын ард түмэн гүн талархалтай ханддаг гэлээ. За Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Оошима хоёр орны харилцаан зөвхөн засгийн газрын түвшний биш, парламент хоорондын харилцааны чухал. Таны айлчлал манай парламент хоорондын харилцааны хөгжил чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн үгийнхээ ихэнд тэмдэглэлээ. Тэрбээр 2011 онд Японд тохиолсон газар хөдлөлтийн гамшигын үеэр Монголын ард түмэн бидэнд чин сэтгэлийн тусламж үзүүлсэн. Энэ сайхан сэтгэлийн дэмжлэгийг та шадар сайдын хувьд зохион байгуулж байсан. Дараа нь Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх ажлын эсэхийг та ахалж байсан. Тиймээс манай төр засаг ард түмэн танд ямагт гүн хүндэтгэлтэй ханддаг. Монгол улсын хөгжил дэвшлиг Японы засгийн газар ард түмэн түүний дотор парламент цаашдаж туслан дэмцээр байх болно гэлээ. За ноён Оошима би Аамурын нутгийн хүн. Тэнд Монголын тамирчид Токио 2020 Олимпиад оролцох бэлтгэлээ хангана гэж сонссон. Би мужийнхаа захиргаанд хандаж Монголын тамирчдад бүх талаар туслаж бэлтгэлээ сайн хангах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй гэж захина гэлээ. За улсын хурлын даргын их болд хоёр орны худалдаа эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжөхөд хууль эрх зүйн таатай орчин чухал. Тиймээс парламентын гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага сургамжаа хуваалцах, парламент дахь бүлгүүд улам тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний нэг гол зорилго байх ёстой. Манай хоёр орны хооронд 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан бизнес эрхлэгчдийг давхар татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэхэд Монгол улсын их хурл анхаарч байгаа гэж тэмдэглэлээ. За түүнчлэн хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярихдаа Япон улс нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг манай улс байнга дэмждэг. Манай улсыг ASEAN-т эсгэд Японы тал дэмжиж Зүүн Азийн хамтын ажиллагааны механизмд нэгдэхийг сайшааж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хорцтмол байдлыг намжааж, инх тайван доктортой байдал бий болгоход хамтран ажиллаж байгаад талархлаа. За уулзлын төгсгөлд улсын хурлын даргын их болд ноён Оошимаг Монгол улсад айлчлална гэдэгт итгэж байгаагаа дахин нотлолоо. За урилгыг талархан хүлээж авч Монголд очихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа ноён Оошима энэ үеэр илэрхийлсэн юм а.